Монголын мэд үзэгчтэй сайхан амарцгаасан уу? Таримтгал телевизээс үзэгч та бүхэндээ өөдрөг өглөө хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүргэсээр байгаа лээ. Ингээд өнөөдрийн өглөө бүрийг өөдрөг хөтөц хавраатай өөдрөг өглөө хөтөлбөртөө тавтай мэрэл. Өнөөдөр аргын тооллын 4-р сарын 10 Сумья гараг. Тухайн өдөр хонь гахажилтны альва үйл хийхэд эргэсэн, ил өдөр архиух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх ба угаал үйлдэх, малажихын үйл, удирдлагын суудалд суух, хиймрийн дарцаг хатахад сайн. Газар хаглах, ус булгийн их малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулган, бар, туулай, морь, хонь тахиа болоо. Холгазаар яваар одогсод урагш мөрөө гарвал зохистой үс шинээр үргээл гих буюу засуулбал идмал арвична. Өөдрөг өглөө хөтөлбөр өглөөний мэдээлэл болон дуулах гэж байна. Эхний мэдээгээ дуулгая. За Монголын хүүхдийн урлан бүтээх төв болон нийслэлийн 10 жилийн 5 дугаар дунд сургууль хамтран бяцхан үзэсгэлэнг дэлгэн тавьсан байгаа юм. За тус үзэсгэлэнгээр хүүхдүүд өөрсдийн хийж бүтээсэн бүтээлүүдэд дэлгэсэн байгаа. За мөн тус үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдийг Монголын сурагчдын холбооны шагналыг хүртснээр үйл ажиллагаа үргэлжилж ирсэн юм а. За ер нь одоо манай сургууль дээр бол сургуульд төшгсөн дугуйлан бол 18 дугуйл явдаг. Тэрнээс гадна бол манай сургуулийн нийтдээ 230 гаруй хүүхэд урлан бүтээгдэхүүний дугууланд бол явдаг. За өнөөдөр бол урлан бүтээгдэхүүний дугууланд явж байгаа нийт 4 хүүхэд бол ингээд 5 дугаар ангийн 4 хүүхэд бол өөрийнхөө хийсэн, сурсан, бүтээсэн зүйлээрээ хөлссөн гаргаад ингээд хамт олондоо их эцэгтэй ингээд сургуулийн захиргаанаа ингээд танилцуулах гай үзэсгэлэнгээ гаргаж байгаамаа. Манай хүүхдүүдээс одоо ирэх жил ихэд одоо энэ хүүхдүүд илүү их сурцсан энэ дугуулангийн одоо байгаа бүтээл бол нийтдээ бол 50 орчим бүтээл байгаа гэж. Ирэх жил бол бидний бүтээлийн тоод улам одоо хариуцсан, улам одоо чанартай болсон ийм бүтээлээр одоо ирэх жил одоо дахин одоо үзэсгэлэн гаргаад бас хамт олондоо танилцуулах байхаа энийг бол бид бол дэмжиж ажиллана гэдэг. Манай хүүхдийн урлан бүтээх төвд маань зөвхөн нийслэлийн тэргүүний 5 дугаар сургуулиас манай байгууллагад маань сая хэлчлээ тийм ээ 230 гаруй хүүхдүүд маань сурдаг гэжлээ. Тэгэхээр өнөөдрийн хамгийн гол өдөрлөг нь ямар учиртай вэ гэхээр манай Саран Туяа багштай, Оюун сайхан багштай, хүүхэлдээ бэлэг дурсгалын дугууланд сурдаг 4 хүүхэд маань энэ одоо өөрсдийнхээ хийсэн багш нарынхаа одоо удирдлагын дор өөрсдийнхээ хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байгаад хүүхдүүддээ илүү их амжилтыг хүсье өрөөё. Намайг Оюун сайхны ам хөргөл хийдэг 5 дугаар бүрийн сургууль 5 ангийн сурагч. Хүүхдийн урлан бүтээгдэхүүн эцсээс хийж байсан. 3 жил явж. Яг одоо хийсэн танк нь хажууд нь айлтгаа. Яагаад танк хийж болсон юм? Би нэг тий. Өөр нь одоо чөлөө цагаа ингэж өөрийнхөө дуртай юмыг хийх ямар санагдаж байна? Гоё. Өөр юу бүтээх дуртай вэ урлан бүтээх? Уралдааны машин шиг. Асаангат. Дараа ямар бүтээлийн санаа төрсөн нэг ийм юм хийндээ гэж. Дараа нь юу хийх гэж? Дараа нь онгоцын. Намайг алтаж байгаа гэдэг. Би 5 дугаар бүрэн дунд сургууль сурдаг. Тэгээ хүүхдийн урлан бүтээгдэхүүн машиныг хийсэн баг. Энэ ирээдүйд ямар мэргэжил болох вэ? Нэг тийм машин зохион бүтээж төрөл бүрийн машиныг илүү дэвшилттэй болгохыг хүсдэг. Намайг Гиможин гэдэг би 5 та сургуулийн 50 ангид сурдаг. Би одоо энэ үнэг гэдэг энэ хөөрхөн хүмүүс. Яг бүтээл хийгээс ямар санагдаж байна? Аим гоё санагдсан. Эхэндээ би бараж чадахгүйсэн. Урлан бүтээгдэхүүн хэр удаа явж байна? Одоо энэ жилээс л явж байгаа. Ер нь хичээлийнхэн хажуугаар ингээд урлан бүтээх зүйл хийх нь ер нь хэр сонирхолтой санагдав? Маш гоё санагдсан. Өвтгүүлийгээл 9 сарын 1-нд очсоохгүй юу. Тэгсэн чинь Саран Туяа багш гээд нэг гоё юмнууд урдаа тавьцсан.
гоё хүүхдэнүүд. Тэгэхээр сонирхол тэгэл бүртгүүлсэн. Тэгэл орсон чи өстой гоё юм байлээ. Тэгээд дахиж яваа энэ төр гэж бодоод тэгэл 2 3 жил болсон шүү дээ. Энэ сурагчдын чөлөө цагийг үр дүнтэй өнгөрөөж хүүхдүүдийг одоо урлаг уран сайхан бас зураг одоо технологийн чиглэлээр ингэж сургаж байгаа манай хүүхдийн урлан бүтээгдэхүүн дотроо бол маш олон ангиудтай байдаг. Нийт 23 анги төрөн хэлсэн. Тэгвэл нэг анги нь бол 2-3 давтагдсан ангиуд байдаг. Энэ талаар бол урлан бүтээгдэхүүнээс суралцах хүсэлтэй хүүхдүүд байвал очиж лавлаад дуртай ангиа сонгоод бас сурж болно. Тэгээ хамгийн гол нь хүүхдүүдийн чөлөө цагийг үр дүнтэй өнгөрөөж мэрэгжлийн чиг баримжаа олгож байгаа гэдэгт л хамгийн гол нь оршдог юм аа. Өнөөдөр өөрийн гэсэн үзэсгэлэнгээ гаргасан. Энэ үзэсгэлэн гарахад бас хамтран ажилласан урлан бүтээхийн багш нартай хүүхдүүдээ мөн энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа 5 дугаар сургуулийнхаа царгаанд бас баяр талснаа илэрхийлье. За ээж охины болцоо нэртэй нэгэн шин сонирхолтой уулзалт бол зохион байгуулагдаж байгаа юм байна. За энэ удаагийн арга хэмжээ 10-аас дээш насны өсвөр насны охтуудтай ээжүүд маань нэг өдөр хамтдаа чуулж сонирхолтой сэдвүүдээр ярилцах боломжтой ийм уулзалтыг бол зохион байгуулах гэж байгаа юм байна. За тус өдөрлөг нь 4-р сарын 16-ны өдөр болох юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ээж охины болцоо пэйж хуудаснаас авах боломжтой юм а. За мэрэгжил сонгох аян эхэлсэн байна. За тодруулж хэлэх юм бол засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан зохион байгуулж байгаа. За ирээдүйн эзэд мэрэгжил сонголтын аяныг бол эхлүүлсэн байгаа юм. За тэгвэл тус аян 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэхээр болжээ. Өглөөний мэдээлэл бол үргэлжлэн хүрсээр байна. Дараагийнхаа мэдээлэлд дуулгая. За нийслэлийн залуучуудын хөгжлийн газар GCI лидер салбарын байгууллагын эрэг сэтгэлгээний давалгаа төрийн бас байгууллагатай хамтран эрэг сэтгэлгээний давалгаа сургалтыг нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний дүүрэг нь Сонгойхан дүүргээс эхэлжээ. За налахын автобусны чиглэлд өөрчлөлт орсон талаар зарим үзэгчид маань мэдээгүй байж магадгүй. За тэгвэл налах Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэр өмнө нь Дүнжин гаруй худалдааны төв хүрээд буцаж иргэдэг байсан бол 4-р сарын 1-ээс эхлэн чиглэлдээ өөрчлөлт оруулж налах Багшин дээд хүрээд 64-р дэлгүүрээр буцаж иргэдэг болсон байна. Үзэгчдээ өөдрөг өглөө хөтөлбөр үргэлжлэн зочны цаг болонгаа хүрэх гэж байна. Өнөөдөр бид хоёрын ярилцах сэдэв уур ба менежмент, уурыг удирдах гэж байгаа. Үзэгчдэд маань бас сонин санагдчихж магадгүй л дээ. Тэгэхээр та энэ талаар мэдээлэл хүргэж. Хотчлолтой холбоотойгоор бидний яг энэ амьдралын хэмнэл их тийм түргэн их тийм дарамттай. Дарамттай гэдэг нь янз янзын дарамт. Жишээлбэл дуу чимээний хэтэрхий их юм боловсруулж амжихгүй их мэдээллийн за цагийн за гих мэтлэнгээр ийм олон дарамтууд одоо өмнө нь урд өмнө нь магадгүй 50 жилийн өмнө 100 жилийн өмнө огт байгаагүй ийм одоо шинэ юмнууд үүсчихэж байгаа. Тэгэнгүүт эн чинь нөгөө хүний биеийн дааж чадах тархины хүний сэтгэлгээний дааж чадах хэмжээнээс хэтрээд ирэхээр бид нар бас яг энэндээ зөрүүлээд зогцож амьдрах юм хэрэгцээ шаардлага үүсэж байна. Тэгээ яг энэ зохицолт маань бий болж чадахгүй байгаа тохиолдолд бид нарт стресс, бухимдал, уур хасар хэрэг нэмэгдээд тэгээ энийг хүн өөрөө удирдах чадахгүй, энийг өөрөө зохицуулж чадахгүйгээс болоод одоо үгдгийн ингээд юм гинт тесрэх тий хэтэрхий уур бухимдалтай байх, бусдад байнгын муухай харьцах. Одоо үгээрээ биш юм ахэд одоо зам дээр явж байхад ерөөсөө байнгын сигналаараа тий байлгадаг ч юм уу. Ийм юмнууд их харагддаг. Тэгэнгүүт энийг яаж даван туулах вэ гэдэг дээр ийм тухайлсан одоо аргачлалууд гаргаж ирээд тэгээ энийгээ юу гэж одоо барууных нь нэрлсэн бэхээр angry management буюу уураа удирдах арга зүй гэж нэрлсэн баг. Ер нь бол одоо ажлын газар дээрх одоо уур бухимдлыг илүүтэй өнөөдөр хоёлаач үзье л дээ. Мэдээж хүн гэдэг одоо амтэн чинь одоо ямар нэг байдлаар уур бухимдлаа стрессээ гаргаж явах ёстой. Гэхдээ ажилтай холбоотой стресст уурлах бухимдах зүйлүүд маш их гарч ирдэг л дээ. Тэгвэл тухайн хүн маань
тэр процессыг хэрхэн яаж гадагшлуулах юм бэ? Эсвэл яг уурлаж бухимдаад гаргах хэрэгтэй юм уу? Эсвэл арай өөр аргаар гаргах бас боломж нь бас юу гэдэг юм бол тий. Энэ талын мэдээлэл зөвлөгөөнүүдийг хүргээд. За нэгдүгээрт нь тухайн хүн маань өөрөө яг ажил дээрээ стресстэй бухимдах шалтгаан нь гадны нөхцөлтэй байна уу эсвэл өөрөөс нь болоод байна уу гэдэг маань чухал. Яагаад чухал вэ гэхээр жишээлбэл байнгын бусад ажилтнууд нь байнгын ууртай сууж идэг те. Ер нь ингээд тийм ажил нь байнгын стресстэй гаднаас одоо хичнээн инээж орж ирэл 20 минутын дотор шууд автоматар хөмсөг зангиддаг ийм ажил хийдэг хүмүүс бол хүмүүс зориулсан нэг дуур зөвлөгөө өгч байна. Эсэргээрээ зүгээр босд нь бүгдээрээ зүгээр байхад чинь ганцаараа урлаад идэх хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл ерөөсөө амнаас гарч байгаа одоо 5 өгний 3 нь энэ ажлаас хурдан явах юмсан, болох юмсан, яаж би ингэж амьдраад яагаад байна гэдэг дандаа юм нэг ажиллагаа болсон. Энэ бол жишээлбэл цэвэр яг тухайн хувь хүнээс өөрөөс нь шалтгаалж байна гэсэн. Тэгэхээр энэ хоёр дээр өөр одоо арга хэрэглэн. За тухайлбал механикаар урыг гадагшлуулах аргууд. За тэр нь ямар аргууд вэ гэхээр одоо хүчний дасгал их ингэхдээ одоо бүр Японд ийм нэг шилэн юун дотор өрөөн дотор орж байгаад нөгөө бухимдуулаад дуурлаад байгаа хүнийхээ зураг мургийг тавьж байгаа одоо янз янз будаж модох тий. За эсвэл одоо нөгөө ийм цогтөг нүддэг ийм шок юм тавьчихсан. Тэгэл та нөгөө дөргөөг нь хөргээд байгаа хүнийхээ тухай одоо нөгөө тэгдэг бол одоо арайчингаа үзэхдээ энэ бол дандаа ийм нөгөө механикаар хүчний аргаар өөрийг гадагшлуулахын аргууд байна. За гэтэл жишээл их одоо хөнгөхнөөр уур гаргадаг арга бол жишээл эмэгтэй хүний хувьд бол ингээд тойрч сууж байгаа. Хорвоо дэлхийн одоо бүх юмнууд их сайхан ярьж байгаа. Ирчүүд тийм арга байдгүй болохоор тэгэж ярьж чадахгүй болохоор тэрийгэ ярих одоо нөхцөлөө тавихын тулд голдоо арх тавиад тэгээд тэр нь нөгөө уур бус бухимдлын дуусах нь итгий нэмээд тэгээд дээрэс нь маргааш өглөө босоод ирсэн чинь хүн зодцсон хувцаар айдсан шүнжэнгөө явцсан их нэрийгээ орлуулсан ингээд нэг бүр нөгөө стресс тайлбар өөр байгаа дээ тий. Нэмэгдэх болчтой юм. Эмэгтэйчүүдийн нөгөө ингээд тойроо суугаад одоо янз янзын ярьж болох болоод болохгүй юмнууд ярьчингуудаа дараа нь ярьсан хойноо яадаг хэр за нөгөө хүмүүс маань одоо энийг цаашаа дамжуулдаг болоо яадаг бол би ерөн зөв хүнд хэлчихв буруу хүнд хэлчихв гэдэг ингээд тэрнээсээ болоод өргөжлүүлээд нэмж стрессдэг ч юм уу. Ийм хандлагууд бол нөгөө буруу тайлах аргууд маань ишээ явдаг. Нэгдүгээр тийм сэтгэл зүйтэй холбоотой. Уур бол цэвэр хүний сэтгэл зүйн ойлголтууд. За тэгээ хүмүүс юу гэж боддог хөр ер нь ингээд ийм түргэн уурлаа түргэн одоо болоод идэг хүмүүсийг хэцүү гэж боддог боловч яг үнэндээ энэ бол одоо ингээд хоримтлуулаад идэг хүнээсээ хайвгүй эрүүл байх магадaltaй. Яагаад гэвэл тэр чинь ингээд энэ дотор удаан одоо бохимдол стресс төвлөрөхгүй байгаа учраас түргэн юм гадагшлаад байна. Тэгээ ихвчлэн юм нөгөө темпераментаас нь харах юм бол холерик юм уу сангвиник юм гадагшаа темпераменттай хүмүүс чинь уурлмаар санагдвал уурлал тэгэл айгүй хурдан уурлангуудаа хэсэг хугацааны дараа тайвширч байгаа. Флегматик юм уу меланхолик буюу тийм тайван ийм хүмүүс болохоор эсэргээрээ ингээд хэлий гэсэн юм хэлж чадахгүй ингээд хоримтлагдаа л байна. Тэгэл одоо бохимдол стресс нь ингэж явж байгаа. Хаяа гадагшилж гарахаараа бүр ийм тесэрч ийм одоо тийм зэрлэг байдлаар илэрх ийм хандлагатай байдаг. Тэгэхээр тийм одоо хүмүүст энэ уурыг удирдах аргад бол бүр илүү суралцах хэрэгтэй. За нэгдүгээрт нь ямар нэгэн байдлаар их сайн гадагшлуулж явах хэрэгтэй. Өөрийг нь санааг нь зовоогоод хэцүү байгаа асуудал удаа. За тэр нь одоо гадагшлуулна гэдэг нь заавал нэг хүнтэй суугаад ярих ойлголт бас биш те. Бичих. Жишээлбэл одоо ингээд өдрийн тэмдэглэл хөтлөх гэдэг арга чинь ерөөсөө цэвэр тэр хүн өөрөө өөртөө ярилцах замаар өөртөө тулгарж байгаа асуудлуудыг өөр хүнд биш хэрнээ ингээд гадагшлуулаад хэлж ийн нэг талын тайвширлын арга байна. Тайвширлын арга. Тэгээд энэгээр дамжуулаад ингээд хичүүлж. За бүр одоо ингээд өөрөө чадахгүй болвол йог, бясалгал тий. За ийм одоо нөгөө сэтгэлийн тайвшруулах юм дасгал дадлагууд тийм мэрэгжлийн одоо үнээр хэл заалгаа тэгээ магадгүй гэртээ ч юм уу
Тэгэхээр одоо агаар салхинд гарах ч гэдэг юм уу, хамт заал авах тий, спортоор хамт хичээллэх ч гэдэг юм уу, нэг тийм зүйлийг нь байгуулгын удирдлагууд дэмжиж өгөх юм бол бас илүү дотн амьд харилцаа үүсэх бах. Магадгүй одоо ихэнх одоо газрууд л тийм байгаа хэл та нэг компьютераар суучихдаг тий. Ерөөсөө өдөржин компьютераар сууж байгаа л за баяртай сайхан амаараа гэж салдаг ч юм уу. Тийм ажлууд бол маш их байдаг бах. За ялангуяа тийм байгууллага хамт олонд бол амьд харилцаа их чухал байх бол гэж бас хараад байна л та тийм ээ. Тэгжээж нөгөө хүмүүс маань одоо хоорондоо илүү ойлголцох дотроо байгаад байгаа юм аа сайн гадагшлуулах. Тэ шаардлага. Мэдээж за ингээд энэ нэг хэсэг нь те. Тэгтэл жишээлбэл цалингаас үүдсэн өөр бухимдлыг бол одоо тэгэл цалин шийдэх болж тарж байгаа байхгүй те. Яаж гарах вэ? Миний цалин бага байна гэд дандаа бухимдаад яваад байгаа бол. Гэхдээ эн чинь нэг юм штэ. Цалин бага байна гэд бухимдаал яваад ах юм бол юу ч өөрчлөгдөхгүй байна. Бага байгаа бол яах вэ гэхээр тэгээ яаж нэмэгдүүлэх вэ гэдэг тухайгаа л тэр хүн эрэлхийлэх ёстой шүү дээ. Тэгээд айгүй энгийн л арга бааш. Нэг бол тухайн өөрийнхөө бүтээмжийг нэмэгдээд бүтээмжтэйгээ толгуурлаад байгууллагатайгаа хэлцэлээ цалингаа нэмэгдүүлнэ. Гүү бол нэмэлт орлого их усруулна. Тэгээд 3 дахь хувилбар өөр илүү цалинтай ажлын тухай бодох. Тэгээ алийг ч бодож үзээгүй зүгээр л уурлаад байвал та зүгээр өөрөө өөрийгөө бага цалинтай дээрээ нэмээд өөрөө өөрийгөө идээд ийм одоо хэмлээд байна л гэсэн санаа. Зөв. Ер нь одоо нэг хүн одоо өдөржин ажил дээр стресстэж бухимдлаа л да тий. А тэрийг одоо 5 4 хэлээ ерөөхдөө бүрэг ичимхээ тиймэрхүү хүмүүс тэр болгон ил гаргаад байдаггүй. Тэр хүн маань гэртээ очлоо эхнэр нөхөртөө ярьлаа. А энэ маань эргээд тухайн гэр бол бас л нэг стрессийг авчрах уу эсвэл нөгөө талаараа эхнэр нөхөртөөгөө ярьж тэр одоо стрессээ багч гисэн хуваалцах зүйтэй юм болов та юу гэж харж байна? Хуваалцах, тайлах те юм те. Зүгээр хувийнхаа бодлыг энэ дээр хэлээ те. Ямар нэгэн одоо судлаачин гэдэг юм уу юу нэ биш. Зүгээр яг хувьдаа бол хүмүүс ингэдэг штэ. Би бол ингээл хаалганыхаа гадаа ажлынхаа бүх юмыг хаяал гэрлэг ингээл яваад ор. Яг зүгээр яг амьдрал дээр бол баг боломжгүй шах юм байна. Тэр чинь ингээл робот биш те ингээд кассетийн солиол өөр кассет хийж байгаа ш. Гэртүүгээ яваад орсон ч гэсэн ажил дээр нь одоо нервний ч юм эсвэл бол маргааш хийхтэй чухал ажиллагаа боловч яг би энэ ингээл гэртээ сууж идэх боловч толгой дотор нөгөөх л бодогдоод байгаа шүү дээ. Тэр тохиолдолд зүгээр эрүүл саруулах ухаанаар гэдэг юм зүгээр ийм илдэг байдлаар ярилцаад ойлголцох төвшөнд илэрхийлж чадчихвэл энэ зүг болж байгаа. Тэгэхгүйгээр бид нар чинь их хвчлэн яадаг вэ гэхээр ажлынхаа бухимдлыг их нэртэй хэлэх арга нь юу гэдэг вэ гэхээр би чамайг тижээх гэж одоо зүдэрч зовж гин те хүүхдээ болохоор чи ингээд одоо улаанаа царайлаад идэг чиний наад өмсөж зүүж идэж ууж авах чинь олохын тулд би махаа идэж гин гэл ингээд нөгөө ажлынхаа уурыг гаргахтаа бас уураар гаргах ингэж гаргаж байгаа тохиолдолд бол энэ огт шаардлага болчих. Дахин стресс гэр бүлдээ зүгээр ийм би биендээ илэрхийлээд хуваалцаад тэгээ тэрийгэ давд туул гаргах зам байхад тухай ярьж чадчихвэл энэ бол зүгээр илэрхийлж байгаа тохиолдол болж байгаа. Тэгэхгүй нөгөөдхөө зовлон болгож байгаа. За тэгээд нэмээд одоо Солонгос киноноос стресс аваад тий нөгөө гол дүрийн жүжигчний өмнөөс шаналаад нөгөө гол дүрийн жүжигчэнд нэг өрх бэлдээл нөгөө эсрэг дүрийн жүжигч яваад хахаар өрхийн төрүүлээд мэдсэн нөгөөдгийнхээ өмнө одоо яг ингэнэ ингээл энэ одоо яг ингэнэ гэл ингээл тийм шаналаа тий. Тэлгүй яах вэ? Маш их баярлалаа. Бидний ярилцах цаг өндөрлөгдөх гэж байна. Тэгээд уур ба менежмент уурыг удирдах нь гэсэн сэдвийн хүрээнд та өөдрөг нэг сайхан мэдээллийг хүргэж. За манай дэлхийн ертөнц одоо ингэ 7 тэрбум хүнтэй. Тэгээ хэрвээ та өнөө өглөө тий ингээд эрүүл саруул сэрсэн бол өнөө өглөөг харж чадаагүй маш олон хүмүүсээс цацтай. Хэрвээ өглөө босоход ширээн дээр чинь идэх юм байгаа бол та яг одоо Африкт өсөглөнд нэрвэгдсэн байгаа 500 сая хүнээс цацтай. Хэрвээ та Монгол гэр байсан ч хамаагүй ор хоронтой байх юм бол энэ дэлхийд ор хоронгүй одоо хэсүүчил тэнүүлж байгаа 700 сая орчим хүнээс та азтай байна. Хэрвээ та ингээд гараад очих ажилтай байх юм бол те Монголд одоо өнөөдөр ажилгүй байгаа бүх хүмүүсээс та магадгүй тэр ажил дээр юу ч болж исэн хамаагүй та илүү азтай. Хэрвээ ажилгүй гэртээ өглөө хүүхдээ хараад те хүүхдээ тэврээд үлдчихэж байгаа бол одоо би ингээд бүх хүмүүс ажиллаж байхад би хүүхдээ тэврээд үлдэж гинэ гэж бодохын оронд хүүхэд олж чадахгүй байгаа асар олон мянган гэрээс та хаагүй болов азтай. Тэгэхээр өөрөөр хэлбэл дандаа л бид нэр байхгүй зүйлийнхээ тухай бодож хандлагаар бас хаяа ч гэсэн өөртөө байгаа бусдад байхгүй те энэ зүйлийнхээ тухай бас бодох юм бол амьдрал илүү бэлэг таарах.
тухай гэж. Маш их баярлалаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч энэ талын зөвлөгөө мэдээллүүдийг манай үзэгчид хүргэсэнд тань маш их баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр өдөртөө Улаанбаатар хотод нэмэх 9 градусын дулаан, шөнөдөө хасах 4 градусын хүүтэй хонох нэ. Үргэлжлүүл үзэгч та бүхэн бусад аймаг хотуудын цаг агарын мэдээлэлтэй танилцсан уу? Эртдээр үеэс монголчууд цаг агаарын байдлыг шинжиж мэддэг байсан уламжлалтай. За тэнгэр, үүл, нар, бороо тэрч байтугай амьтдыг харж шинжээд цаг агаарын байдлыг мэддэг байсан. За тодруулах юм бол бараан хар үл гарч нарыг хаваас даруй хур буух. За мөн үүлний завсраараа нар тосуулаа тэнгэр онгойно. За бороо орж байхад зүүн урд зүгт солонго татаж байх юм бол бороо арилахын шинжих мэдчлэн урдчлан мэдэж чаддаг байсан юм а. Энэ бол Монгол ухаан юм. Өдөр өглөө хөтөлбөр үзэгч та бүхэндээ бид өнөөдөр уур ба менежментийн талаар мэдээллүүдийг түлхүү хүргэж байгаа. За тэгвэл үргэлжлэн сонирхолтой содон мэдээллүүдээс хүргэдэг санаачин болондоо нэгэн сонирхолтой аппликейшнийг танилцуулах гэж байна. За энэний нэр бол Heatspace гэх нэгэн аппликейшн байгаа юм. За уурыг энэхүү аппликейшнаар удирдах боломжтой бөгөөд та өөрийгөө ч гэсэн удирдах ийм боломжтой сонирхолтой аппликейшн юм а. Say hello to Headspace. Think of it like a gym membership. Энэ аппликейшнг үүсгэн байгуулагчдын нэг Энди Падикомб нь оюутан байхдаа Хямлын улсыг зорих шийдвэр гарган тэндээ 10-аад жил буддын шашин бясалгалт суралцсан нэг. Түүний мэдлэг туршлагад тулгуурлан энэ аппликейшн бясалгалыг хүмүүст ойлгомжтой заадаг юм байна. Бясалгал гэхээр л хүмүүс заавал курс дамжаанд хамрагдаж, анир чимээгүй орчинд хөлөө завлан сууж, удаан цагаар суух ёстой мэтээр сандаг. Тэгвэл энэ аппликейшн өдөр бүр өөртөө ердөө 10 минут л гарган зөв амьсгаа авч биеэ суллан өөрийн бодол санаа хийгээд биеийг ажиглах боломжийг олгож хэрхэн бясалгахыг Эндигийн хоолгоор заадаг юм байна. Headspace-ийн вебсайт нь өнгөлөг мэдээлэл сайтай бөгөөд блог хэсэгт нь стрессгүй, сэтгэл тайван амьдрах төрөл бүрийн сонирхолтой зөвлөгөө, нийтлэлүүд ордгийг дуулгая. Мөн бясалгахын ач тус болон аппликейшн хэрхэн ашиглах тухай өгүүлсэн сонирхолтой анимашн видеонууд болон өөртөө цаг гаргаж бясалгах цагаа сануулж сэрүүлэгч тавьж болох юм. Хэрв та тус аппликейшнг бүрэн дүүрэн ашиглахыг хүсвэл сарын $12, жилээр нь бол сарын $8 буюу $96 төлөх учиртай юм. Энэ бол багийн аппликейшнд байдаггүй өндөр үн. Ямар ч үнэгүй хувилбарыг нь 10 хоног бүрэн ашиглаад үзэхэд илүүдэхгүй. Харин төлбөртэй хувилбарыг нь ашиглавал спорт, эрүүл мэнд, харилцаа, гүйцэтгэл зэрэг төрлүүдээр 2-оос 120 минутын хэмжээтэй цуврал хичээл болон бясалгалуудыг хийх боломжтой. Төлбөртэй хувилбарт нь хүүхдүүдэд зориулсан хичээлүүд ч мөн багтаж байгаа юм. Бүх хичээлийн заавар англи хэлээр явах тул зарим хүнд хүндрэлтэй байж магадгүй. Өдгөө тус аппликейшн дэлхийн 190 оронд 10 сая орчим хэрэглэгчтэй. Тэдгээрийн дотор Ариана Хаффингтон, Ричард Брансон, Эмма Стоун нарын алдартнууд, Уолл Стритийн санхүүчид, мэргэжлийн тамирчид, Goldman Sachs зэрэг ажилтнуудаа стрессгүй байлгахыг хүсдэг компаниуд багтдаг юм байна. We've got you covered with our special series collections.
За энэ аппликейшн маш олон хүмүүст хэрэгтэй байх болов уу гэж бодож байна. За магадгүй яг танд уур бухимдал, стресс маш их байгаа бол энэхүү аппликейшнийг туршаад үзээрэй гэж зөвлөмөр байна. Статистик судалгаагаар за ийм дүн гарсан байгаа юм. Та бүхэнд нэгэн дүнг танилцуулах гэж байна. За ажил эрхэлж байгаа хүмүүсийн 64% нь стресст өртөж, 56% нь нойрондоо муу болж, 26% нь ажлын байрны стрессээс болж өвчнөд нэрвэгдэж, за 28% нь ажлын ширээний ард сууж байхдаа уур бухимдал автаж хамт ажиллагчдтайгаа тун таагүй бол харилцаатай байдаг талаар судалгаа гарсан байдаг юм байна. За нэвтрүүлэг үргэлжлэн ипотекийн зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна. За иргэд банкн дээр очиод зээл авах гэхээр зарим банкуд Монгол банк санхүүжилтэд зогсоосон 8% зээл гарахгүй байгаа гэх мэтчлэн асуултууд нь одоо хариулж буцааж байгаа тохиолдлууд маш ихээр гарч байгаа болохоор дээрх мэдээллийг за улаан Монгол банкнаас бол дээрх мэдээллийг бол гаргасан байгаа. За тэгвэл уг албан тоотод Монгол банкнаас банкудад ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар үнэн зөв бодиттой мэдээллийг өгч байхыг хүсч албан тоотыг илгээсэн байгаа юм. За тэгвэл тус албан тоотод өглөө хөтөлбөр өндөрлөх төхөж байна. Гэхдээ бид өглөө бүрийн хөтөлбөрийн төгсгөлд бяцхан инээд хөөргийг бэлэглэх бичлэгийг та бүхэнд үзүүлдэг байгаа. Энэ удаад ч гэсэн та бүхэндээ инээд хөөргийг бэлэглэх хайр дүүр нэгэн бичлэгийг үзүүлэх эрхлэлээ. Үзэгчдээ өдөр өглөө хөтөлбөрийн өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхний өнөөдрийн ажил үйлсэд өндрөөс их өндөр амжилтыг хүсье өрөөе. Өглөө бүрийг өөдрөг хөтөцгаая. Баяртай үзэгчдээ.